Энэ хуулийг бол хилцээд явах нь зүйтэй хаа. Тэгээд ажлын хэсэг гаргаад тал талаас нь бас нэг сайтар хилцээд явах нь зүг баг. Өмнөх хууль маань үзэл санааны хувьд одоо хүчин төгөлдөр хууль маань гэсэн шүү дээ. Үзэл санааны хувьд зүг байгаа. Хэрэгжүүлэх тал дээр нэг жоохон асуудлууд байна уу та гэж зүгээр бодогдох юм. За би бол зүгээр стандартыг дагж мөрдүүлнэ гэдэг дээр бол бас яг цогт гэрэл гишүүн, за байнгын орон дэвшинт хас суурийн гавь гişүүлжсэнтэй санал нэг байгаа. Жоохон болгоомжтой байхгүй бол автоматар 6700 орчим журам одоо дахиад автоматар орж ирэх гэж юм л гэсэн үг. Тэгэхээр дагж мөрдөх гэхээс илүүтэй стандартыг хангуулж ажиллах гэдэг л ойлголт байгаа даа. Хангуулж ажиллах тэр хангаж байгаа цэгээс дахиад илүү нөхцөлийг хэрэглэгчдэд санал болгож болох байхгүй юу? Тэгэхээр ерөн зүгээр цаашдаа стандартыг дагж мөрдөх гэж биш, стандартыг хангаж түүнээс илүү нөхцлүүдийг хэрэглэгч болон олон нийтэд санал болгох гэдэг л агуулгаар явбал зөв юм шиг зүгээр санагдаж байгаа. Энийг зүгээр ажлын хэсэг байгуулвал бас ярилцаад анхаараасаа гэж үзэж байгаа. Тэгээд яг мэрэгжлийн хүмүүс бас энэ дээр юу гэж хэлж болох вэ? Тэгээд стандарт гэдэг бол ер нь хэрэглэгч энэ авж байгаа бараа ажил үйлчлэгээндээ хяналт тавих бол болцоог олгож байгаа зүйл шүү дээ. Иргэний хууль буюу хууль зүйн талаас эрхийн доголдолгүй байх, эд хөрөнгийн доголдолгүй байх гэдэг зүйлийг худалдаа авж байгаа тэр үйлчлэгийг авж байгаа хүмүүс шалгаж авах хэрэгтэй. Энэ шалгаж авч явахдаа энэ ISO 10000 гэдэг стандарт байна гэх юм бол нийцж гин үү гэдэг зүйлээ хэрэглэгч шалгаж авж байгаа талаас нь бас одоо тий боломжийг стандарт олгож байгаа зүйл байгаа. Тэгэхээр би за шадар сайдыг хариулаасаа гэж үзэж байгаа зүгээр сая үзэл баримтлалын хувьд зүгээр 6700-ийн 5000 нэлээд хуучирсан гэдээ байгаа. Тэгэхээр шадар сайдаа насжилтын хувьд ерөн энэ стандартууд социализмын үед батлагдсан гэдэг юм уу 1990 оноос хойш хичнээн стандарт одоо батлагдсан стандарт одоо хүртэл дагж мөрдөгдөд байна. За завсрын буюу нөгөө шилжилтийн үе те зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед бас батлагдсан хичнээн стандарт мөрдөгдөд байна. Энийг одоо хэдүүлээ нэг компаничлаад та сая бас энэ дээрээс хэллээ. Эрүүл мэндийн салбар их 400 хэд гэж байна. Нэлээд том стандартуудыг шинжлэх апдейт хийх ёстой шүү гэд хэлж байна. Тэгэхээр энийг одоо ингээд хугацаатай өөрөг өгөх гэдэг юм уу нэг компаничлах байдлаар сайжруулах асуудлыг мэрэгжлийн холбоотойгоо хийх болцоо байна уу? Мэрэгжлэнүүдтэйгээ оролцуулаад зохион байгуулалтын арга хэмжээ авах тал дээр хийж болох уу гэдэг нэг зүйл байна. За зарим талаараа энэ Европын холбооны стандарт бол яг олон улсын хүлээмжшүүлэгдсэн стандартыг шууд нотгшуулаад авах асуудал дээр жоохон процессыг нь ойлгомжтой болгомоор байна. Тийм зарчмыг бидэд яриад байдаг боловч бас их төвөгтэй. Англи дээр шууд явахгүй, төрийн аль бие усны хэл чинь монгол хэл учраас англи дээр гоо стандартыг дагж мөрдөхгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү зүгээр байдлууд байна. Гэхдээ би зүгээр англи дээр байгаа юмыг шууд дагж мөрдье гэж байгаа юм биш. Энийг илүү жоохон хялбарчлаад ойлгомжтой болгох тэр талаас нь ямар одоо арга хэмжээ авч болох вэ? За тэгээд стандартыг энэ батлах процесс жоохон ил тод бус байгаа маа ойлгомжгүй. За захиргааны хэмжээний актыг чинь нөгөө хууль тогтоогч буюу улсын хурлаас эрх олгосны дагуу, хуулиар эрх олгосны дагуу баталж байгаа шүү дээ. Тэгээ энэ хэм хэмжээний актыг захиргааны шүүх хийж байгаа, засгийн газрын баталж байгаа зарим хэм хэмжээний актыг бүр цэцэж хийж байгаа. За дээд чатны албан тушаалтан бас яндаг. Хэм хэмжээний акт дээр ийм олон хяналтууд байж байхад стандарт дээр ер нь ямар хяналтууд байд юм бэ? Энэ ерөөсөө нийцгүй одоо стандарт баталчихжээ. Апдейт хийх шаардлагатай байна. Ийм зүйлийг зөрчөөд байна гэдэг зүйлийг одоо сонирхсан этгээдүүд одоо хандвал хаана гомдол харагдсан юм бэ? Би зүгээр олон нийтийг мэдээлжүүлэх зорилгоор бас асууж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг жоохон процессын үед одоо энэ удаагийн хуулиар сайжруулах талаас анхаарья. Тэгээд энэ хуулийг хилцээд явмаар байна. Энэ бол одоо бизнесийн орчныг сайжруулах, эргээд одоо зарим зүйлийг сайжруулахад маш чухал байна. За тэгээд за асуултанд хариулъя. Дөрөвдүгээр энэ дэр. За их хурлын эрхэм гишүүдээ энэ өдөр мэндийг хүргэе. За эрхэм гишүүн сайн зэрэг асуултанд хариулъя. За Монгол улсад одоогийн байдлаар 6730 стандарт одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа. За гол асуулт нь юу вэ гэхэд Жохон чанга яриарай. За Монгол улсад 6730 стандарт одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөж байна. За 1961-ээс 2000 он хүртэл нийт стандартын одоо 28% нь бол эзэлж байна. Энэ болохоор 1910 стандарт одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөж байна. За 2001-ээс 2010 он хүртэл 2145 стандарт буюу 31.7% нь одоо эзэлж байна. За 2010
11 оноос 20 он хүртэл нийт стандартыг улс орны стандартын 30% эзэлж байгаа гэсэн ийм тоо мэдээ байна. За альтрун Монгол Улсын шадар сайд хэлсэн одоо стандартын үзлэгийг бол бид нар жил бүхэн 5 жил тутамд хийж байгаа. Энэ дээр бол барилга, эрүүл мэнд, хүнсний чиглэлийн стандартыг бол ингээд бид нар үзлэг хийсэн. Тэрнээс хойш одоо 3 жилийн хугацаа өнгөрч явахад стандартын шинжилгээ ажил ерөөсөө хийгдэхгүй одоо хүртсэн байгаа асуудал ярьж байгаа. Одоо нийт шинжлэх зайлшгүй шаардлагатай стандартын 80 гаруй хувь нь одоо хүртэл бол одоо ингээд хийгдээгүй ингээд хүлээгдэж байгаа. Тэгэхээр энэ хуулиараа юу зохицуулж өгч байгаа гэхээр энэ стандартын шинжиллийн асуудал бол эргээд улс орны хөгжил дэвшилтэй шууд холбоотой байдаг. Стандарт ч өөрөө олон улсын түвшинд батлаад нотлоод гаргаад ирсэн шилдэг технологи, шилдэг инновац өөртөө шингээсэн байдаг. Тэгэхээр энэ стандартын ажлыг бол одоо тухайн одоо салбарын байгууллагууд нь өөрсдөө анхааралтай авч энийг одоо шинжлэх ажлыг бол эрчимжүүлэх ажлыг бол энэ хуулийн төсөлтөөр бол тусгацсан байгаа гэдгийг хэлье. Гүйцэж хариулах уу? За шадар сайд хариулт өгье. За сайн зураг гишүүн маш чухал асуудлуудыг бас өндөж байна. Түрүүн зөвтгөл гишүүнч бас ярьсан. Энэ ерөөсөө зөвшөөрлөлийг нэмэгдүүлж хүн сурталыг бий болгох гэдэг зүйл ерөөсөө биш. Энэ зөвшөөрөл нь ч мэдэгдэхгүй, за лицензийн ч мэдэгдэхгүй энэ олон ойлгомжгүй асуудлуудыг цэгцэлж харин энэ стандарт нь өөрөө зөвшөөрөл байдаг. Зөвшөөрөл нь өөрөө стандарт байдаг, ил тод нээлттэй ийм тогтолцоор шилжээ гэж. Тийм учраас одоо хэрвээ стандартаар хангацсан бол тэр нь өөрөө үйл ажиллагаа явуулах боломж нь зөвшөөрлөн өөрсдийнх нь аюулгүй байдлын хэрэглээний баталгаа болдог бай гэж. За стандарт өөрөө хүн суртал бөгөөд авилгал хээл ахуулын хэрэгсэл байж болохгүй учраас энэ шинжилгүүдийг хийя гэж. Стандартын хяналтыг хэн тавих ёстой вэ гэхээр хуучин мэргэжлийн хяналт гэж байсан. Одоо салбар бүрт яамдаа хэрэглэж байгаа хяналтын байгууллагууд нөгөө сонирхлын хувийн биш жинхэнэ стандартын хяналтаа тавьчих юм бол эзэг. За бүрвчийн сайн зэрэг гишүүн тодруулчихсан. За тэгэхээр энэ хуулийг бол хилцээд явъя гэдэг дээр байгаа. Тэгээд нэг зүйлийг хэлмээр байна. Сайн ингээд социализмын гэдэг юм уу төлөвлөгөөт эдийн засгтай орны юу технологи инновац ямархуу төвшөнд байлаа тэр үед. Тэр үед батлагдсан 1900 стандарт мөрдөгдөд явж гин гэдэг бол одоо хэцүү. Стандартыг одоо сайжруулж чадвал төсвийн хөрөнгө оруулалтыг ч гэсэн үр нөлөөтэй хэмнэлттэй төлөвлөж чадна. Бид эд магадгүй зам гүүрийн барилга байгуулалтын стандартыг сайжруулж чадвал энэ өнөөдөр баг танк явах зам хийгээд байгаа байхгүй. Одоо гүүрийн хувьд. Энийг бид нэр стандартаа сайжруулж чадвал хөнгөн эзлэлтэй одоо орц найрлага нь бас зөв орж чадах юм бол тэр гүүр барих 100 төгрөгийг бид нар магадгүй 50 60-лууч буулгаж болцоот. Тэгэхээр энэ зүйлүүдийг одоо чухалчлах нь одоо бас төсвийн хөрөнгө оруулалтыг төсвийн хөрөнгийг ч гэсэн хэмнэх энэ одоо нөхцлүүд байгаа шүү гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээ би энэ стандартын хууль дээр захиргааны хэмжээний акт дээр хууль зүйн дотоод хэргийн жил болгон хяналт хийгээд энэ болохгүй байна гэдэг зүйлийг засгийн газар танилцуул шийдвэр гаргадаг. Яг энэ үн шиг За отхны саран чулуун гишүүн асуулт асууя.